Цагаан гарын гинтийн өөрчлөлтөөс шалтгаалж сүүлийн хэдэн жилд улсын хэмжээнд мал сүргийн тоо буурч хорогдол ихтэй байсан. Иймд мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор засгийн газраас бодлого барин ажиллаж тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд чамлахааргүй үр дүнг харуулж байна. Үүнийг даган зуд турхны үеэр орлогын их усүрээ алдсан олон малчин өрхүүд бага гэлтгүй өрхийн орлоготой болж амжиргаагаа залгуулж байна. Харин өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд малын тоо сүрэг хэд болсныг сонирхсан юм а. Үндэсний статистикийн хорооноос гаргасан жилийн эцсийн мэдээгээр 2011 онд Монгол улсын нийт мал сүргийн тоо 36.3 сая толгойд хүрчээ. Үүнээс 2112.9 мянган адуу, 2339.7 мянган үхэр, 280.1 мянган тэмээ, 15,668.5 мянган хонь, 15,934.6 мянган ямаа юм байна. Дээрх дөнгө 2010 оныхтай харьцуулахад малын нийт тоо 3.6 сая буюу 11.1%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Нэмэлт мэдээллийг дуулахад 2011 онд 446.1 мянган тонн үр тариа, 201.6 мянган тонн төмөс, 99 мянган тонн хүнсний ногоо хураан авсан бол 1195.2 мянган тонн хадлан, 46.7 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Хураасан үр тариа 2010 оныхтай харьцуулахад 91 мянган тонн буюу 25.6%, төмөс 33.7 мянган тонн буюу 20.1%, хүнсний ногоо 16.7 мянган тонн буюу 20.3%, хадлан 58 мянган тонн буюу 5.1%, гар тэжээл 14 мянган тонн буюу 42.8%-аар тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.